Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой. Үг. Бархас гэртээ баярлан орж ирлээ. Төвний хөл газар хүрэхгүй байгаа нээлттэй. Орж ирэнгүүтээ эхнэрийн тээврэн авч агаар дээр эргүүлв. Бархас эхнэр өнөөдөр холцтой. Нөгөө нэг түлэгдсэн хүүхдийн зургийг ашиглаад нэг групп таньдаг байсан чинь хүмүүс шуураад хандлт нь амар их. Санчра тэгэд хэр их юмдээ гэж баярлан хариулв. Бархас өөргөвчийн уудлан хэдэн боодолмон гаргаж ширээн дээр тавив. Энэ харта энэ нэгэхэн хэсэг нь лав хэдэн сар амьдэрчнаа зүгээр ч нэг биш тансаг амьдрын шүү. Ээж нь болох наран өрөөнд орж ирлээ. За юу болоод бүүн доошоо болоод байна хүргэн минь. Ээж энэ мөнгийг хараач та. Өнөөдөр хэдхэн цагийн дотор олсон гэд бод. Одоо ч гэсэн дансанд мөнгө орж ирсээр л байна. Хэмээн удсан гаргаж ирэн харуулв. Удсанд дон гэх мессежний чимээ тасралтгүй жингэнэ хааж. Наран ээж нь бол мэдх юм алга. Чи чинь ажилгүй мөрдлөн яаж ингэж үе үе их мөнгөтэй болчихд гэмтэй. Ээж одоо үед хүн амьдрахын тулд заавал нэг газар хадагдаад байх шаардлагагүй. Мөнгө олох олон арга байдгийг. Тэрний нэгийг гээл утчих. Мэдхгүй зөв ч юм уу буруу ч юм уу гэж толгойгоо сэгсэрсэр гарч одлоо. Бархас ээж хүн амтнд ярьчихгүй байгаа. Юу хийж байгааг мэдэхгүй юм чинь хиндэ илдэг юм. Чи харин үг алдаж болохгүй шүү. Хуучны хүмүүс ямар бузартай юм гэдэл өглөөд эхэлнэ. За ойлголоо доо. Орчин үед сэргэлэн арчаатан сайхан амьдарч хол явна. Боломжийг ашиглаж чадахгүй нь байх байдагтан хадагдаж насаараа нэг газрын хаалга сахиж суун та. Тэр ч тийм. Тэгэд ч хууль зүйн талаас тас хоройтой зүйлч биш. Яг баригдахын тулд нэг өвчтөе хүн тусалсан гэдэл амийг нь хаачхан да. Айда. Одоо л миний гар зүв ярьж байна. Ер нь мөнгөтэй байгаа дээр гадагшаа зугаалвал яадгийг. Тэгсэн ч болно штий. Өрөөнд охин нь хичээлээсэн орж ирэв. Санчра хүй саран. Охин минь яагаад нэг л орваагаад сонин царилчгаа. Саран анги дээр өнөөдөр аав ээжийнхээ мэрэгжил хийдэг ажлынхаа тухай зохион бичлэг хийгээд миний охин юу бичив тэгээд толгойд юм орж ирээгүй. Үнэн дээр аав та хоёрын юу хийдэг талаар би мэдэхгүй юм байна лээ. Бархас инээд алдан аргагүй штэ миний охин мэдэхгүй байгаа нь аргагүй. Аав нь үл хөдлөхийн зууч саяхнаас хийж байгаа. Энэ мөнгийг хардаа. Аав нь өнөөдөр нэг үл хөдлөхийг ихээхэн ашигтаа зарлаа штэ. Ямар мундаг юм бэ аава гэж баярлан инээд алдав. Санчра найз хүүхнүүд саяхан Туркээр зугаалсан байна лээ. Цуг аялах уу гэж асууж исэн л да. Даанч тэр үед мөнгөгүй байла. Одоо хэдүүлээ гэр бүлээрээ зугаалчих л да. Ядах юм юу вэ? Мөнгө байна. Хэмээн уудтай мөнгийг дээш харуулan бардамнав. Саран тоглохоор өрөө рүүгэн явж одов. Бархсын удас дуугарлаа. Байна. Бото. Авцсан. Тэглгүй яах вэ? Уаалгүй яах вэ? Хүрээ дэрээ. Эцсийн эцэст бид хоёрын бизнесийн санаа штэ. Гэж ярина. Удсан тасалсан бархас баргар царайлав. Эхнэртэн санжирт хандаж бод залгаж гинэ. Мөнгө хувааж авъя гинэ. Охин би л ийм зураг олж өчнөө олон групп дээр нийтэлсэн. Цаадах чинь нэг ганц нэг групп дээр шеэрлсэн төдий. Санчра тэгэд одоо мөнгө хуваах болж гин үү? Цаадахад чинь жаах юм орсон гэдээ аргалж байгаа. Ядах юу вэ? Гэв. Хаалганы хонх дуугарна. Бархас сандран ширээн дээрх мөнгөн үүргэвч рүү чихэн тэр чигтэн дивааны доошоо чихэж далдруулав. Санчир хаалган тайлахаар үүд рүү явлаа. Бода пидпад хийлгэн өрөөнд баяртай орж ирлээ. Бода за хамт бурзаасан биз дээ. Тэрнийг боосч ястаа амар түүмэр тавьж шүү. Бүр хүүхдийн төлөө сангийн хараанд өртсөн биш үү? Чи одоо инг. Тэр нийтлэл дээрийн засвар нэмээд заяа. Дахиад тэдэн сая дутуу байна гэж биччих.
Хүмүүс шуурж байгаа үеийг ашиглах хэрэгтэй шүү дээ. Намдаж болохгүй. Харин тийм ээ. Тэгээ гэж бодоод л байсан юм. За тэр яах вэ гэж. Мөнгө шилжүүлээрэй. Би өнөөдөр нэг том юм авахар төлөвлөж гисэн. Мөнгөний яаралтай хэрэгтэй байна. Бархас дурамжхан байдлаар гар утсан гарган за үз. Данс чин хуучнараа бидтэй. Хуучнараа хөө. Санчир энэ үед будад цай аягалж тавхтаж ихэр төхөөлж өгөв. Бууд аягта цайнаас амсан хөлсөөнийг арчина. Бархас за шилжүүлчихлээ найз нэ. Ингээва. Удсанд мессеж ирэх чимээнэр бууд баяртан аргагүй удсан гарснаа царийн бар аваа. Аягта цайнаас нэг том балгачсан байснаа пүф хэмээн агаарт цацсан аягаан шал руу ууртаа наргагүй шидэв. Бууд босон хараач баргасын өмнө тулж зогслоо. Чи доромжлоод энэ үг шүү. Би энэ ганцхан сая төгрөгөөр чинь яах юм? Машин угаалгах юм новшмын. Ийм л орж ирсэн шүү дээ найзаа. Идэхгүй бол миний дансны үлдэгдлийг харах юм уу? За битгий уцаад агаарай. Доор нь шилжүүлэх хийсэн хүмүүс хуулгаа үлдээсэн байсан шүү. Ганц хоёр их том хүн нэлээх шилжүүлэх хийсэн харагдсан. Чи манийга хуурч дүнхэхгүй шүү хамаа. Би залуудаа яахав алдаж эндэж нарсан сууж явсны үед чам шиг өөдгөө улгаач нарыг үнэрлээд л мэдэн шүү. Гэснэг бархас руу тулж ирэн хамрын сартайлхан үнэрлэв. Санчир энэ үед дундуур норж ирлээ. Хүүе болооч чи айлын гэрт орж ирж амгалан тавин байдал алдагдуулаад нөгөө өрөөнд охин ээж хоёр минь байна. Согтуу байгаа маяш юм. Гар гэмэн хөөв. Бод бархас руу хандан энэ өрөөнд их мөнгөний үнэр хангалаад л байна та. Шинэ 20,000-ын дэвсгэртийн сарчигнах чимээ хэвлэлийн үнэрч сайхан та. Хэмээн уртаар хамраараа үнэрлэн хэсэг саадснаа үргэлжлүүлэн. Ир хүний замын хүзэн урттаа баргасан. Болгоомжтой л яваарай. Би аавна гэснээ авч иж санаа амардаггүй шүү. Яах вэ? Хүүн өсөөд байжиг. Хэмээн анхааруулж хаад үшийдэмгээ гарч одов. Санчир бархасаа би айгаад байна. Энэ бод чинь шоронд орж исэн хүн юм биш үү? Бархасаа худлаа хуцаж байгаа. Ганцудаа 72 доосноо хэлж байгаа юм билгүй. Амаараа атма начир дээр гүлэг энэ мэтийн миг би мэдлгүй яадаг. Наадах чи мөнгө аваагүй ш авсан. Бас баримт нотлогоо юу ч гүт бол яаж чадахгүй. Гэхдээ энэ тун жаахан мөнгө салгаж авлаа. Гэснэн өчргүү баясан энэ яв. Тэрэ диван доогуур бөхийч цүнхтэй мөнгө гарган өрөөнд дотор цацаж гарав. Санчир эхлээд аламаарснаа задгаагаар асгаран унах тэр их мөнгийг харснаа даган баясаж хамт инээж хөгжилдөж эхлэв. Охин энэ үед өрөөнд орж иржээ. Аав ээж та хоёр яагаад байгаа юм бэ? Бархас миний охин хардаа. Энэ их мөнгийг өмнө харж ирсэн үү? Дахиад жорж ирж байгаа гэд бод. Гуруула энэгээр тансаг амьдрнаа. Тансаг амьдрын. Ээж бас таяган дулсаар өрөөнд орж ирлээ. Наран та нар чинь юу болоод шуугилдаад байна гэсэн чинь юун их мөнгө газраа тараачихсан юм бэ? Ээж мөнгөөр бороо оруулах гоё юм байна. Та хүрээ тэр. Маа энийг дээш нь цацтаа. Хэмээн гарт нь надгуулж цацуулах гэж оролдоно. Наран цөг юм. Буйна барсан гайхлууд. Төрийнхөө сүлдэт мөнгөн дэвсгэр дээр тоглолтог нь яаж байгаа юм? Хүн амтан харж гасам нь хураа наадхаа гэж зандрав. Бархас ээж минь дээ. Өдөд ямар хүн их мөнгө хараад гайхдаг юм. Харин ч бүр алмаарч шагшин багтна гэд бод. Их мөнгөтэй хүний өмнө сүүлээ шарвалдаг болсон нэг юм штэ. Гэснэн хөгжим тавьж эхнэртэйгийн шалаар нэг задсан мөнгөн дээрэн бүжиглэж гарав. Наран тэр хоёрыг гайхан харснаа толгой сэгсрэн гаргатан саран охиныг хөдлөн гарав. Хэрв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой.